За эрхэм нийслэлчүүд энэ өдрийн мэндийг хүргэе. За хэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор энэ маань хоёр дахь орж ирж байгаа. Одоо тогтоолын төсөл маань батлагдах гэж байна. Тэгээ саяын яг санал хэлж байгаатай холбоотой энэ үнийн зохицуулалтын асуудал өмнөх хурал дээр орж ирээд бүлэг дээрээс чиглэл одоо аваад бас чуулганаар орохгүйгээр буцаж байсан. Тэгээ энэ нөөт ороогүй үн гэж тавьсан байна л да. Тэгээ нөөт орсон үн чинь орж ирэхлээр харин яг хэд болох юм бэ? Одоо харж байгаагаар бол яг анх орж ирж исэн үнийн саналаасаа бас тодорхой хуваар буурсан байна. Энэ нь бол бас тааламжтай тодорхой саналыг өмнөх хурал дээр бас бүлгийн хурал дээр хэлж исэн. За хоёр дахь нэг хэлэх гээд байгаа зүйл нь мэдээж энэ ногоон орон сууцтай холбоотой ер нь энэ төрөөс үзүүлж байгаа орон сууцны дэмжлэгтэй холбоотой олон мянган өргөдлүүдийн дүүрэг орон нутгууд дээр байж ит юм аа. Оюун зул төлөөлөгч түрүү бас асуултан дээр тэрийг тодруулаад асуусан. Дахиж энийг ярих нь илүү хэцүү баг. Гэхдээ энэ орон сууцыг олохтой холбоотой мэдээж ажлын хэсэг тусгай журмаар явж олгогдох баг. Энэ дээр би бас нэг тодорхой нэг зүйлийг хэлэх гээд байгаа нь энэ нийгмийн салбарт ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт ажиллаж байгаа албаагчдын нийгмийн асуудлыг шийдэхтэй холбоотойгоор энэ тал дээр бас нэлээд түлхүүн анхаарч ажиллахыг бодоорой гэдгийг бас хэлмээр байна. Сонгон найрхан дүүрэг жишээ нь Баян хөшөө энэ 9-р хороонд энэ дахин төлөвлөлтийн асуудал анх эхэлснээс хойш сонгон найрхан дүүрэгт маань хэд хэдэн одоо дэд төвийн асуудлууд ажил нэлээд сайн эрчимтэй явагдаж байна. За хамгийн сүүлийнх нь гэхэд бол одоо хоны материал дэд төвийн ажил маань газар чөлөөлтийн ажлууд эхэлчихсэн амжилттай явагдаж байна. Түрүүн говь сайхан төлөөлөгч хэллээ. Миний санахаар одоогоос 3-4 жилийн өмнө бид нар чи 2007 айлын орон сууцыг тэр Баянголын амд нээлт хийжсэн санжийн говь сайхан төлөөлөгч тийм ээ. Тэгээ өнөөдөр хэдэн хувьтай явж байна. Өчигдөр хотын дарга сонгон найрхан дүүргийн 34-р хороон дээр ажилласан. Даваа талаа дарга бас цуг ажиллаж байсан. Тэгэхээр энэ цаг хугацаатай холбоотой хөрөнгө оруулалтын ажлуудын удаашралтай холбоотой асуудлууд хаана ямар асуудлаас болж бас гацаад байгаа асуудлуудыг нэг хэсэг нь бол өчигдөр тэр лайв дээр бас тодорхой явсан баг. Тэгэхээр энэ нийгмийн салбарт ажиллаж байгаа албаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр энэ орон сууц хуваарлахтаа анхаарч бас тавьж ихийг бодорой. Хоёрдугаар гэх юм бол зам талбай үйлчлэгчдийн цалин урамшууллын асуудлыг хотын дарга нэмэх мэдээллийг саяхан гаргасан. Олон ч нөхдүүд улс төржүүл янз бүрээр ярьж байна лээ. Олон ч хүмүүс утасны цаанаас шүүмжилдэг юм. Яг үнэндээ бол одоо өнөөдөр цас орчихсон байна. Гадаа гудамж зам талбайд гараад ажиллах, утассан ажиллаж байгаа хүмүүс бол баг гараад ажиллах зориг байдгүй юм даа. Тийм учраас тэр хүмүүсийн цалин урамшууллын асуудлыг нэмэх нь зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь энэ нийтийн салбарт үйлчилж байгаа нийтийн тээврийн салбарынхан орон сууцын одоо удирдлагын газар ажиллаж байгаа албаагч гэдэг за мөн ус сувагт ажиллаж байгаа албаагч гэдэг энэ Нийслэл Улаанбаатар хотын өдөр тутмын үйл ажиллагаа иргэдийн амьдрах одоо орчныг бүрдүүлэх чиглэлээр өдөр тутамдаа одоо нойр хоолгүй ажилладаг энэ хүмүүсийг бас төлөөллийг энэ орж байгаа орон сууцанда хамруулах тал дээр одоо бас та бүхэн маань анхаарч ажиллаарай. За энэ хүмүүсийн чинь цалин урамшуул нэмэгдсэн учраас одоо хашаанда 5 хантай гэр бариад амьдрий гэж боддог байсан бол өөрсдөө хувийн сууц бариад амьдрий, өөрсдөө орон сууцанд ороод амьдрий гэдэг ийм боломжууд нь нээгдсэн шүү. Өнөөдөр автобусны жолооч $1000 цалин авч байна. За мөн одоо манай нэрлэлж занснаар тэр шар хантаацсан гэдэг байгаа энэ гудамж талбайд цэвэрлж байгаа манай түүхийн ажилчдын одоо доод цалин $1000 хүрлээ шүү. Тийм учраас энэ хүмүүсийнхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр би энийг одоо бас эргэж асууна. Эргэж энэ дээр одоо хуваарлсан байдлыг нь бас харах болно. Энэ журмын дагуу ажлын хэсэг яаж шийдвэрлэх нь гэдгийг бас харъя шүү. Тэгээд сонгон найрхан Баян хөшөө гэдэг бол хоёр өөрөө Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийн хамгийн одоо гол зэгүүд нь болчиход байгаа. Ялангуяа гэр хорооллын энэ яндангийн тоог багасгахыг гэж бол энэ дээр л одоо ажиллах хэрэгтэй. Тийм учраас энэ албаагчдыг анхаарч энэ албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр орон сууцнд орох одоо хүмүүсийн эхний одоо эгнэнд энэ саяын миний одоо дурдсан хүмүүсийг хамруулж өгөхийг бас одоорой. Энийг би бас албан ёсоор өнөөдөр санал болгож протокол тэмдэглүүлж үлдээж байгаа шүү гэдгээ хэлье. За тэгээд говь сайхан даргын хариуцж байгаа байгууллага дээр одоо энэ маань эрхэн ингэ шилжээд очиж байгаа тийм ээ. Олон жил бас энэ салбартаа ажиллаж байгаа, хариуцлагатай ажиллаж байгаа, туршлагатай учраас цаг алдалгүйгээр за мөн хүндрэл учруулалгүйгээр албаасаа хашаарай гэж баярлалаа.